Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны тэргүүний намын анхан шатны байгууллага намын үүрийн дарга шалгаруулах ёслолын арга хэмжээнд 1000 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн юм. Тэд өнгөрсөн хугацаанд бүтээсэн амжилт ололтоо ярилцаж цаашдаа хийх ажлаа төлөвлөлөө. Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсны 94 жилийн ой Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын 50 жилийн ойн баяр тохиож байна. Энэ өдрүүдэд улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмний эрхчлөө эвнэгдэл, язгуур эрх ашигын баталгаа болсон Монгол Ардын намыг үүсгэн байгуулагчид ардын хувьсгалын манлайлагчид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр бүтээл залуу насаа зориулсан Монголын эх орончид ардын намын ахмадуудын байгуулсан гавья бүтээсэн алдрыг бахархан тэмдэглэлээ. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд үр бүтээлтэй ажилласан шилдэг тэргүүний намын үүрийн дарга нарыг шалгаруулан алдаршуулсан юм. Баянзүрх дүүргийн 1965 оны хавар тухайн үеийн нийслэлийн намын хорооны тогтоолоор анх Баянзүрх дүүргийг үүсгэн байгуулж ирсэн. Өдгөө 50 жилийн болж байна. За өнөөдрийн арга хэмжээ бид Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны 50 жилийн мөн одоо дүүргийн намын хорооны анхан шатны тэргүүний анхан шатны байгууллага тэргүүний намын үүрийн дарга шалгаруулах ийм арга хэмжээ бид сөхөж байна. Мөн одоо саяхан болж өнгөрсөн бидний Монгол Ардын намын 94 жилийн эх орончдын баярын өдрийг бас тэмдэглэж байгаа. Дүүргийн хэмжээнд Баянзүрх дүүрэн маань бас онцлог дүүрэг байгаа. За Улаанбаатар нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд томоохон дүүргийн тооцоо орж байна. Нийслэл Улаанбаатар хот маань сая 372 мянган хүн амтай болж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн статистикс тоогоор тийм дүн гарч байна. За Баянзүрх дүүргийн хүн ам маань 308 мянга нэлээд гарсан ийм одоо томхон дүүрэг байгаа. Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны тэргүүний намын анхан шатны байгууллага намын үүрийн дарга шалгаруулах ёслолын арга хэмжээнд 1000 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн юм. Тэд өнгөрсөн хугацаанд бүтээсэн амжилт ололтоо ярилцаж цаашдаа хийх ажлаа